Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн бурханлаг гэрлэлт ба гэр бүлийн тухай подкастт нэгдээрэй. Гэр бүлийн санхүүгийн асуулт. Ер нь бол гэр бүлийн санхүү яг л нэг шилэн байх ёстой тий. Тэр дотроо ер нь бол гэр бүлийн харилцаа, гэр бүл гэдэг зүйл дээр нөхөр хамгийн чухал, хамгийн том үүрэгтэй. Яа гэвэл удирдагч, тэр гэр бүлийг удирдах хүний хувьд. Okay, I'm sorry. Mate, I don't using Zorga. No, go ahead. Yeri. Би дараа унши. За. Миний нэг сурсан сайн зарчим бол сайн удирдагч хүн араасаа дагуулдаг. Урд нь явдаг. Харин муу удирдагч ард нь суугаад ташуурддаг. Яваач, тий? Захирдаг. Тэгэхээр эрэгтэй хүн бол захирагч биш ээ. Гэр бүлдээ. Эрэгтэй хүн бол удирдагч. Эрэгтэй хүн бол шийдвэр гаргагч. Хончин. Тий. Хончин. Тийм үү? Гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Гэр бүлээ авч явах, хамгаалах үүрэгтэй. Тий. Гэр бүл хаан биш. Тий, хаан биш. Гэр бүлдээ үйлчлэх хэрэгтэй. Тийм байна. Тэр үсэг үйлчлэх хэрэгтэй. Есүс үйлчлүүлээгүй. Есүс үйлчлсэн. Харин Есүс бол биний бурхан, биний жишээ тий. Тэгэхээр эрэгтэй хүн бол, нөхөр хүн бол гэр бүлийн бүх санхүүг хариуцах ёстой. Тэгээд ер нь бол санхүү биний хариуцлага. Хариуцлага мөн үү? Эхнэр хүүхдүүд гэр бүлээ хэрэгцээтэй юмсаар тийм ээ хэрэгцээгээр нь хангах үүрэгтэй, хөдөлмөрлөх үүрэгтэй. Тэгэхээр энэ санхүүгийн тал дээр ямарч нууцтай байж болохгүй. Ялангуяа эхнэртэйгээ. Энэ ишэлсийг унши. Мате 19-ийн 6 таваас тиймээс хүн эцэгийнхээ орхон эхнэртэйгээ нийлж хоёул нэг макбод болдог гэсэн. Тиймд нэг цаашид хоёр бус. Тиймд тэд цаашид хоёр бус. Харин нэг макбод юм. Имэс бурханы хамтд энэ нийлүүлснийг хэн бүү салах. Also хоёр хүн биш. Хоёр данс биш, хоёр цаан хүүг биш. Нэг хүн, нэг гэрлэл тий. Гэхдээ нөхрийн мөнгө, эхнэрийн мөнгө бас нөхрийн мөнгө, тийм ээ. Харин эхнэрийн мөнгө бол эхнэрийн мөнгө. Right. Сонс тий. Тий. Ойлгож байна уу? Yeah, ойлгож байна тий. Тий. Миний хувьд энэ зарчим зөв гэж байна. Гэтэ мэдээж библ шиг зарчим тий. Гэтэ мэдээж эхнэр боломжтой байгаад мөнгө олоод нөхөртөө туслах юм гараад туславал сайн хэрэг. Тийм ээ. Зарим нэг цахилгааны төлбөр төлөх ч юм уу тий. Ингүү сайн хэрэг. Гэтэ заавал төлөх ёстой биш тий. Заримдаа нэг гэр бүлийн дотор нэг жишээ is эмэгтэй илүүсэн санхүүгийн захирагч. Тий. So тэр гэр бүлийн дотор эхнэр бүх санхүүгийн зүйл хийдэг. Харин хэвээрээ нөхрийн хариуцлага. Нөхөр энэ санхүүгийн тухай бурханд хариу өгөх хэрэгтэй. Тий. Гэхдээ ер нь бол ингээд хуваацсан зүгээр санагддаг. Нөхөр хариуцлагатай. Тэгэхээр ерөөсөө нөхөр мөнгө олоод гэр бүлд хэрэгтэй хоолунд тийм ээ хувц сонор тэр хэрэгцээтэй зүйлсэд эхнэр тэр мөнгийг захиран зарцуулах боломж тийм үү эрхийг өгөөд тэр мөнгийг эхнэртээ өгөөд харин бусад чухал зүйлс дээр нөхөр илүү дансыг гэр бүлийн дансыг барьж байх нь сайн. So нэг чухал юм хэлсэн санхүүгийн талаар ноут байж болохгүй гэсэн. Тийм ээ? Тийм. Энэ жоохон тавруулаарай. Жишээлбэл яг практик дээр
би нэг махбат болсон тийм ээ. тий. So нууц байж болохгүй, чадахгүй. Тий. So жоохон тавруулаарай. Энэ Тэгээ энэ жоохон бас үл ойлголцолд хүргэн ер нь нууцтай байвал тий энэ одоо жишээлбэл хинэртэй одоо нөхрөө нэг талаар жоохон сэрдэх боломж өгч байгаа. Яагаад энэ мөнгө олсон? Ийм мөнгө олох боломжтой байлаа. Оллоо гэхдээ энэ хэмжээний мөнгө гэртээ зарцуулж байгаа. Босод мөнгө хайцсан бэ? Хинт зарцуулж байгаа? Хаашаа явж байгаа? Мэдмээр байна тийм ээ. Яагаад гэвэл бурхан хэлсэн тий амийн өвийн хамтран өвлөгчийнх нь хувьд тийм үү ихнэрээ чи сул дараа сав мэт үзэж хайрлах ёстой гэж тушаасан. Тэгэхээр ер нь ялангуяа санхүүгийн тал дээр илүү нууцтай байж болох юм гэж би боддог. Тэгээд тийм учраас яг практик дээр миний хийдэг зүйл юу гэхээр би сар бүрийн орлого юмаа одоо орлогоо нэгтгэж аваад тэгээд санхүүгээ төлөвлөдөг. Тийм ээ. Эхлээд одоо 11-ийг өргөл хүнс тийм ээ. Тог, ус одоо юу гэдгийг хувцас сунар, эрүүл мэнд, машины бензин тийм ээ. Түлш бензин одоо иймэрхүү юмд төлөвлөөд за бидний сарын орлого ийм байгаа. Тэгээд энэ орлогоос бид нар ийм зарлага хийж байгаа. Тэгээд үлдсэн юм байгаа. Тэгээд дараа нь энэ үлдсэн мөнгөөр юу хийх вэ? So эрэг өдөрдөгч сэн төлөвлөгөөтэй байх ёстой. Тий. Яаж хэрэглэх вэ? Юу төлөх хэрэгтэй вэ? Харин хэвээрээ хоёулаа зөвшөөрөх хэрэгтэй. Тий. Би зүгээр өдөрдөгч учраас би бүх шийдвэр гаргана гэж хийж болохгүй. Тий. Энэ нэг махбат нэг хүн болсон тий. Учраас би зүгээр бүх шийдвэр гаргаж болохгүй. Эхнэртэй хамт яраад тий. Тэгээд зөвшөөрөөд тэгээд хоёулаа хийх. Тий. Нэг данс. I mean яг нэг данс байх шаардлагагүй харин нэг санхүү. Тий, санхүү байх. Тий. Тэгээд бид хоёулаа яраад зөвшөөрөөд тэгээд хоёулаа хийдэг. Тий. Ойлгомжгүй байж болох тий. Ноц юм байж болохгүй. Учраас нэг хүн байсан тий. Нэг хүн болсон тий. Заримдаа тэр бас тустай. Яг тэгэхээр заримдаа эмэгтэй хүн за нэг эрэгтэй хүн жишээлбэл нэг талх авъя гэдэг дэлгүүр оруул талх аваад ирдэг. Эмэгтэй хүн нэг талх авъя гэвэл сүү өөр юм ба дандаа гэд тэгээд магадгүй санхүү жоохон тийм болдог тий. Ер нь миний мэддэг ер нь ихэнх Монгол гэр бүлүүд ямар байдаг гэхээр манай гэр бүл ч гэсэн манай ээж аав хоёрын гэр бүл ч гэсэн ямар байдаг гэсэн гэхээр аав цалин нь бун ээж бүгдийг авдаг. Яг хөө хэрэгцээтэй зүйлтэй одоо хүргэдэг. Гэтэ эрэгтэй хүнд одоо нэг үүрэг гэж байна тий. Тэр гэр бүлийг удирдах авч явах. За одоо ямар нэгэн зүйлс нь хүрхээ болгоод за би энийг яах вэ гэдэг нэг эрэгтэй хүн одоо юу гэх эрэгтэй одоо нэг гэрийн эзний үүргийг одоо эмэгтэй хүн авчдаг. Тэгээд эрэгтэй хүн зүгээр л буудан дээр удирдлага бариа сууж идэг. Зүгээр л нэг оршиж идэг эрэгтэй хүн байдаг. Харин тэр санхүүг эхнэр хүн бүгдийг нь удирдаад авч явдаг. Хоол хүнс тэр дараа сар хүртэл те хэрэглэгдэх тэр юу гэдэг тэр бүгдийг эмэгтэй хүн нуруунд дээр үрээд ингээд авч явдаг. Хэрвээ тэр мөнгө дутвал одоо эхнэр нь хүнээс мөнгө зээлдэг ч юм уу те нөхрийнхээ цалин буухаар өгдөг ч юм уу. Ингээд нөгөө нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрын үүрэг нь солигддог. Тэгэхээр эрэгтэй хүн гэрийн эзэн тийм ээ тэр гэр бүлийг удирдах авч явах хэрэгтэй. Тэр гэр бүлийн санхүү, тэр гэр бүлийн хэрэгцээтэй бүхэл зүйлсээр нь хангах хэрэгтэй хүн чинь харин зүгээр л нэг мөнгө өгчөөд зүгээр сууж идэг. Тийм байдаг байхгүй. Тийм болохоор ер нь нөхөр хүний гэрийн эзэн хүний үүрэг юу гэхээр тэр гэр бүлийг удирдах авч явах эзэн гэдэг одоо нэг юм нэр томьёо байдаг да Монголд чинь тийм ээ. Тэгэхээр гэрийн эзний үүрэг тэр гэж үздэг. Тэгэнгუთ одоо миний мэддэг нэлээд олон гэр бүлүүд нөхрийн мөнгө бол нөхрийн мөнгө, эхнэрийн мөнгө бол эхнэрийн мөнгө. Нөхрүүд ер нь бол одоо ихэнх эрэгтэйчүүд одоо сүүлийн үеийн гэх юм уу эрэгтэй хүмүүс цалингаа буухаар тэр мөнгийг өөртөө зарцуулдаг. Шоунд зарцуулдаг. Библийн яг
эстрэг байна. Нөхрийн мөг тэр эстрэг мөг Тий. энэ хоёр хүн. Харин Библийн нөгөө нэг хүн байх ёстой. Тий. So энэ яг эсрэг бидний хандлага соёлох ёстой. Тий. Шинжлэх ёстой. Тийм болохоор энэ санхүүгийн тал дээр яриад байгаа нь энэ аахгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүмүүс гэрийнхаа бүх юмыг зохицуулдаг. Эрэгтэй хүн харин өөрийгөө гангалах, өөрийнхөө машин, өөрийнхөө ээж аав ч юм уу ингээд бүх юмыг одоо санхүү хүрдэг. Тэнгуут зарим эмэгтэй хүмүүсийн хувьд юу яадаг? Нөхрийн цалин буулаа, нөхрийн цалин өөрийнхөө цалин ч юм аваад нөгөө ямар ч төлөвлөгөөгүйгээр одоо хоёулаа тохиролцоод нэг төлөвлөгөө гаргаад явна гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Ингээд санхүүгөө төлөвлөнө. Тэгээд илүү гарсан мөнгийг яах вэ гэж ярилцдаг ч юм уу. Тийм юм байхгүй. Бүх цалин буулаа. Эхнэр хамаад өөрийнхөө дуртай бүгдийг авна. Ямар ч гэр бүлийн санхүүгийн төлөв. Тэнгууд одоо гэр бүлд мөнгө хэрэгтэй болоход хүнээс зээлдэг ч юм уу нөхөр нь тийм ээ ийм байдалд ордог. Okay, нэг тийм тавын 8 Монгол тэжсэн харин нэг нь өөрийнхөө яасан гоя гэр бүлийнхээ тэтгэлдэггүй болсон тэрэд идгэлээ үгүйтгэн хэрэг бөгөөд идгэж бос хүнээс доор юм. Also bin юурэг болсон гэр бүлээ хангах ёстой. Тэтгэх ёстой. Харин 2000 бол өнөөдөр жоохон хэцүү тийм. Заримдаа 2000 байх хэрэгтэй. 2000 байвал яаж хийх вэ? 2000 байвал эхнэрийн цалин авал нөхөр цалин авал хоёулаа цалин авал одоо яах вэ? Ярилцах хэрэгтэй. Тэ. Ярилцаад ямар нэгэн шийдэл хүргэх. Сайн хэрэг. Миний хувьд юу одоо хоёулаа цалин авж гин мэдээж тэр гэр бүлийн санхүү ер нь дээрдэн гэсэн. Тэгэхээр л энэ миний мөнгө гэдэг эмэгтэй хүн өөрөө цацаад ээж болохгүй. Мэдээж гэр бүл төлөвлөгөө байгаа юмыг сайжруулах юм. Жаахан хэцүү учраас магадгүй нэг эхнэр нөхөрдөө идгэхгүй. Миний мөнгө аваад мохай юм хийн гэж боддог. Та тийм. Тэгээд яах вэ? Энэ хэцүү тийм ээ. So бурханы загвараас бүр хоол болсон. Хоолдож болсон. Ер нь энэ санхүүгийн байдал үгүй. Санхүүгийн байдлаас болоод гэр бүлүүд маш их салдаг гэдэг тийм бас юу байдаг. Харин тий. Тийм болохоор ер нь эрэгтэй хүн ухамсартай байх хэрэгтэй. Гэр бүл зохиосон гэдгээ бас хүндэтгэхтэй. Хүндэтгэх хэрэгтэй. Тэгэхээр гэрийн эзнийхээ үүргийг, нөхрийнхээ үүргийг тийм байна. Мэргэр ханаас олох вэ? Библиэс. Яаж эхнэртэй хүндэтгэхийг яаж сурах вэ? Библиэс. So түнд хүндэтгэх хэрэгтэй, түнд идэх хэрэгтэй. Тэгээд зөв нэг хүн болохыг зөв хийх хэрэгтэй. Санхүү бол хамгийн чухал биш харин маш чухал. Цай хэлсэн тий. So Библийн дагуу нэг хүн so ямар ч магадгүй цаасан бас энэ гэр бүлийн цаасан. Тэгэхээр хоёулаа ярилцаад тий зөвшөөрөх хэрэгтэй тий. Хамгийн том дандаа ярьж байгаа юм ярилцах хэрэгтэй. Ярилцах хэрэгтэй. Харин өдөр бүр дандаа ярилцах хэрэгтэй тий. Ярилцаж ойлголцох хэрэгтэй. Албаар гаргах хэрэгтэй. Завтай болсон хоноо дараа нь ярилцсан зүйл байхгүй. Дараа ярий гэж хэлж болохгүй тий. Бидний бэлтгэсэн энэхүү подкаст танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баярлалаа.